За сайн байцгаана уу. Намайг Мөнхөг Өдрбаатар гэдэг багш мэргэжлэр ажилладаг програм хангамжээ. Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Хом хүүхд маань мөн шинэ Монгол дунд сургуультай сурдаг байгаа. За бага охин маань одоо 5 настай цэцэрлэгт. За ингээд гэр бүл дээрээ ингээд ер нь манай эхнэр болохоор бас шинэ Монголын одоо 4-р үеийн төгсөгч байгаа. Манай гэр бүлээрээ шинэ Монголтой холбоотой. Аав нь багшилдаг, ээж нь төгсөгч нь. За хүү нь одоо өөрөө сураа явж байгаа. Охин маань ер нь бас жилийн дараа орноод гэсэн зорилготой бөөнөрөө шинэ Монгол сургуультайгаа холбоотой. 2 хүүхдээ болохоор яг л одоо өөрсдөө оюутнуудад юу хүсдэг шиг яг адилхан хүсдэг л дээ. Монгол улсынхаа ирээдүйд хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь хүн шиг хүн чанартай, хүний итгэлийг алддаггүй, ахмад үеэ хүндэлдэг, доод үеэ одоо өргөдөг. За тэгээд одоо үнэнч шудраг, өөрийн гэсэн үзэл бодолтой бүх одоо тэр бодоод байгаа юмнууд нь цаашаа явсаар гад Монгол улсынхаа ирээдүйд өөрийнхөө ирээдүйд одоо ач тустай юм зөв бодолтой зөв хүн болохыг л яах нь хүүхдүүдтэйг одоо тийм болох гэж хүмүүжүүлэх гээд явж байна да. Тэгээ 2017 оноос шинэ Монгол технологийн дэд сургуулийн багшаар одоо л ажиллаж байна. Нийтдээ 10 жил одоо програм хангамжийн багш хийж байна. Намайг энэ шинэ Монгол гэдэг сургуульд ороход бол сургууль маань төгсөлт хийгээгүй байсан. За хамгийн ихний 1-р төгсөлтийн контент одоо багшийн барилгатай болоод одоо өнөөдрийг хүртэл 3 удаа төгсөлт хийсэн. 10 одоо оюутан төгсгсөн байж байна. Яг програмс болгоод just don't understand. We're just living for the moment, yeah. Зов хүрчээний үеийг мэдгээд байгаа юм аа гэдэг юм. Хадгалнаа нэгээс хэлж байгаа учраас яг мэдээ. За би болохоор оюутнуудтай болохоор одоо хичээлээс гадна бас нөгөө харилцаа хандлага EQ гэдэг юм одоо сүүлийн үед бол байнга одоо яригдж байгаа. За сайн мэрэгчлэн байгаас гадна сайн аав байгууллагын хариуцлагатай сайн ажилтан байгаасаа одоо ажил олгогчтой дарга нарынхаа одоо итгэл найдрыг алдахгүй байнга хариуцлагатай цагаа барьдаг. За прожектынхон дедлайн тулгахгүй тий өөрсдөө модулуудыг өгчдөг ийм хариуцлагатай одоо ажилтан болоосоо гэж хичээж хичээлээ заадаг. Хичээлээ заахаа хажуугаар бол байнга оюутнуудаа бол одоо ухамсарын одоо тийм яриа хичээл дээр бол байнга явагддаг да. Програм чинь гэдэг бол яг бидний хийсэн алгоритмыг зүгээр програмчлалын кодоор зөв буулгаж. Ер нь яг оюутнууд маань одоо төгсөөд бол эхнээсээ дэлхийн хэмжээний компаниудад ороод ажиллаж байна л да. Эхний оюутнууд маань бол Bolor-Soft гэдэг компанид программистаар одоо болор дур ингээд Монгол хэл бичгийн зөв бичгээ алдаа засдаг ийм төслүүдээр ажиллаж байна. За дараачид маань нэг нь Япон руу яг машин learning-ийн чиглэлээр Японы Тоёхашигийн их сургуульд магистрантур сурж байна. За нөгөө хоёр нь болохоор Dentsu Data Artist гэдэг Японы басан компанид одоо машин сургалт болон системийн одоо девелопероор ажиллаж байна. Тэгээ би оюутнуудаа болохоор ер нь сайн программист байхаас илүү за ерөөсөн Монголын хөгжилд хувь нэмрээ оруулах зүгээр нэг програм бичээд авах биш нийгэмд нөлөөлөх үедээ нийгмийн альва тулгамж байгаа асуудыг шийдсэн ийм одоо эрэл хайгуулч одоо ийм одоо инженерүүд болоосоо гэж байнгын хүсдэг. Тэр хэд маань ч гэсэн яг миний хүслээр одоо ерөөсөө бүгд аягүй сайн ажиллаж байна. Тэгээ манай оюутнууд бол яг бус сургуулийн оюутнуудтай харьцуулах юм бол хамт суралцагч гэхээсээ илүү дээд доод үеийнхнийгаа яг сэмпай, кохай гэдэг аягүй тийм номын ах, номын дүү гэсэн байртаа би нэг их хүндэтгэлтэй харьцдаг. Ийм оюутнууд болж төгсдөг. Төрүүлж сургуулаа төгссөн нь доод үеийнхнийгаа одоо дахиж ажил зурчлах ч юм уу те доод үеийнхээ удирдах дадлаг хийлгэх ч юм уу ийм боломжуудыг бол аягүй сайн гаргаж өгч байна. Энэ маань нэг шинэ Монгол соёлын маань яг нь одоо нэг илэрлэл нь болж харагдаж байгаа маа. Зээсэн бацгаана уу? Ажил төрөл сайн уу? Сайн. Багшин тайтайгаа иргэх гэж явж байна. За манай энэ 3 оюутан маань болохоор Японы Dentsu Data Artist гэдэг за софтверийн компанид гурван хөгжүүлэгч хийж байгаа. 3 оюутнуудаа өнөөдөр би иргэх гээд. За залуучууд тэгээд ажиллал бүн дээр. За ямар төсөл дээр ажиллаж байна одоо? Цагаа. Би ер нь тийм
хэл боловсруулалттай холбоотой судалгааны хэсэлт. Дипломын ажлыг ер нь өргөжлүүлж байгаа юм шиг. Тийм. Тийм. Google-ээс сайлт хийгээд одоо нэг гарч ирж байгаа илэрцүүдийг яг ямар илэрцүүдийг гаргадаг юм бэ? Тиймэрхүү юмтай тэр систем дээр. Тэгэхээр та хэд ажлаар орж үзье гэж бодоод явж байгаа өнөдөр өдөрлөө. За багш нь та хэд нэг жижигхэн бэлэгтэй ирсэн. За яаж хүүхдүүд дээр хоос ирэхгүй вэ? Сургууль саманлааш Пицца доо гэж. энэ бас фотографтай. Тэгээ фотографтай энэ зурсан зургнууд нь яг нэг бага ангийн хүүхдүүдийн зурсан зургуудыг дээр хэмжүүлсэн. Тэгээд эрэгтэй гэсэн. Одоо 92 ангийн амар мэн гэдэг зурсан зурштай. Яа. Тэний цагаар. За амар мэндийн зургтай болоод. Оюутнуудтай ажиллаж байгаа компанитай сайхан танилцлаа. Айгүй гоё газар ажилладаг юм байна манай гурав. Тэгээд одоо манай гурвын дарга CFO Ланатай уулзж байна. За Лана маань болохоор манай гурвыг ажилд аваад одоо хэр удаж байна. Энэ гурав маань та хэдийн одоо төслүүд дээр хэр одоо сайн ажиллаж байна. Бүхэл том прожектууд дээр оролцоод явдаг. Тэгээд технологийн ур чадраас гадна ажилд хандах хандлага болон soft skillтэй хариуцлагатай байдлаар бусдыгаа манлайлж явдаг. Ер нь бол чадварлаг ажилчид гэж үзэж байгаа. За ингээд өнөөдөр Dentsu Data Artist гэдэг Японы хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаа 3 оюутнуудаа эргэж ирлээ. Тэгээ 3 оюутныхаа ажилтай танилцлаа, хийж байгаа төслүүдтэй танилцлаа, ажлын орчинтой танилцлаа. За тэгээд ажлын хамт олноос сэтгэлийн сонсдог. Үнэхээр одоо сэтгэл өндлөр байна. Манай гурав бол одоо бусдаа яг мөр зэрэгцээ дэлхийн хэмжээний компанид. За тэгээд бүр одоо тимдээ баг лид хийх шахам. Ерөнхийдөө дандаа ахлах инженерээр ажиллаж байна. За машин сургалт, хиймэл оюухан, за бас системийн хөгжүүлэлтэн дээр. За нэг нь фронт-энд хөгжүүлэгчээр ингээд гуруулаа ер нь бол аягүй сайн ажиллаж байна гэж үзлээ. Тэгээд энэ гурваа ирээд одоо ингээд хийж байгаа ажлыг хараад ингээд ажлын орчинд танилцаад ингээд явчихлаа. Үнэхээр одоо багш хүний хувьд бол үнэхээр бахархах сэтгэл төрлөө. За ямар ч байсан улс орондоо нийгэмдээ тий Монгол улсынхаа ирээдүйн хөгжилд бол хэрэг болох хүмүүсийг бэлтцсэн юм байна да гэж одоо дотроо бас бяцхан гэдэг өмгшил төрж байлаа. За тэгээд цаашдынх нь ажил амьдралд нь те ажил карьерт нь 3 шавьда одоо амжилтыг хүсье. Цаашаага Монголд болон Япон за мөн дэлхий рүү гарах том технологиуд одоо бүх одоо энэ шинэлэг гэсэн энэ ажил төрийн 4-р сургуулийн шинэлэг гэсэн бүх одоо энэ технологиудыг эзэмшээд дэлхийн хүн болоорой гэж хэрөөё. За ингээд дараачийн газар ирлээ. 2 дугаар курсын 3 оюутан маань CalFro гэдэг энэ технологийн компанид дадлага хийж байгаа. За нөгөө гурав орж иргэе. Яг 9-6 цагийн ордоо. Тэгээд яг юун дээр ажиллаж байна одоо болохоор Өгдлийн сангийн санал бүрдүүлээд байгаа. дата цэвэрлэж байгаа. Тийм. Зөв бурууг яг хянал. Супер. Тэгээд дутаг нь. За 2 дугаар курсын 3 оюутан дадлага хийж байгаа. Манай 3 ер нь ямар шохон байдалтай байна. Хэр үг энэ орж байна. Одоо нэг шинэ Монголын одоо оюутнууд учраас нөгөө технологийн чадраас гадна нөгөө IQ гэдэг дээ шүү дээ. Одоо хариуцлагатай цаг барьж байгаа тэр энэ төр ямар байна. Ер нь яаж вэ? Манай 3-ын талаар. Ерөнхийдөө их
дайжгүй байна. Тэгээд мэдээж юуны анх удаа компанид оффис дээрээ ажиллаж байгаа учраас аль болох нөгөө компани доторх орчин уур амьсгал ямар байдаг талаар танилцуулахаар аль болох олон төрлийн ажлууд хийлгэж танилцуулахыг хичээж байна. Тэгээд хандлагын хувьд бол их дайжгүй байгаа. Тэгээд мэдээж туршлагын хувьд бол хараахан туршлагачиж амжаагүй. Тэгээд тэрэн дээр нь багч гэсэн нэмэр болохыг хичээж байна. За ингээд ямар ч гэсэн энэ гурвыгаа дадлагт гаргацсан байна. Тэгээд намар бүр илүү мундаг болсон сургууль дээр ирэх бах. 3 дугаар курсээс илүү мэрэгжлийн хичээлүүд орж эхэлнэ. Тэгээд орж ирсэн өнөөдөр 3 төгсөгчөө иргэлээ. 3 дадлагчтай иргэлээ. Гоё байна. Бүгд л гоё өндөр байшинд ажиллаад байгаа юм байна. Тэгэхээр гоё юм. Тэгээ бас бэлэг үнэхээр таалагдлаа. Эргээд ирээд ингэж сургуулиас ирж байгаасаа баярлж хийдэг. Бэлэг бол өстой гоё. Гэж оюутнуудыг кэр хийдэг соёл тогтоож штэ одоо. Тэгээд эргээд яваад байна штэ ерөөс. Манай сургууль болохоор ерөнхийдөө алсын араагаа 2025 он гэхэд одоо Монголын инженер технологийн тэргүүлэх сургууль, за 2050 он гэхэд дэлхийн инженер технологийн сургуулиудад одоо судалгааны чиглэлээр судалгааны их сургууль гэдэг загвараар бид нар сургуулаа хөгжүүлэхийг хичээж байгаа. Манай сургууль бол шинэхэн сургууль хийдий ч одоогийн байдлаар одоо нэг оюутанд оногдох одоо докторийн одоо тоогоор нэлээд дээгүүр бичигддэг. Би болохоор өөрөө одоо Монгол Улсын их сургуулийн за компьютерийн ухааны докторантурт сурж байгаа ийм судлаач багш байгаа. За манай сургуулийн бүх багш нар судлаач, бүх оюутнууд нь судлаач. Ер нь энэ судалгаа гэдэг юмыг Монголын боловсролын салбарт шинээр бид нэр одоо оруулж ирэх гээд зөрөөд явж байгаа ийм хамт олон байгаа. За миний ирээдүйн зорилго гэх юм бол би ямар ч юм багш гэдэг мэргэжлээ бол хаяхгүй. Багшаараа багшлна. Багшлагтаа Монголынхаа ирээдүйн одоо Монголын ирээдүйг авч явах бүх энэ IT-ийн одоо мэргэжилтэнгүүдийг бэлтгэсэн энэ том уурхайн одоо эзэн болох гэх юм уу да тий. Энэ том уурхайн одоо сургагч багш нь болж ажиллах гэсэн одоо ийм зорилготой байгаа. Тэгсэндөө энэ 21-р зуунд мэдээлэл технологийн 90 үе аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэдэг одоо хүн болгоо ярьж байгаа. Энд бол одоо яалтчгүй инженерүүд энэ Монгол улсын хөгжлийг түвшийлээ авч явна. За энэ бүх инженерүүдийг л бэлтгэхийн төлөө өөрийнхөө одоо бүх хүчийг дайчлан ажиллах болно.